Энэ бол одоогийн дэлхийн далайн доор кабелийн зураг юм. Нийт тонн 500 гаруй. Урт нь 13 сая км-с давсан. Энэ нь дэлхийг 32 удаа орох хэмжээтэй. Дэлхийн олон улсын мэдээллийн урсгалын 90%-ийг дамжуулдаг. Одоо бидний үзэж буй энэ видео хүртэл далайн доорх кабелаар дамжин ирж байж магадгүй. Ийм олон далайн доорх кабелийг хэрхэн тавьдаг юм бол эхэндээ би зүгээр л далай руу кабелаа шидчихдэг гэж бодож байсан. Гэтэл би хитрхийн инженеэр бодож байсан. Учир нь далайн ёроолын орчин маш төвөгтэй. Далайн доор кабель тавихын тулд юуны өмнө наривчсан төлөвлөгөөт судалгаа хийх шаардлагатай. Далайн ёроолын уул нурууг дайрахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд далайн галт бол газар хөдлөлтийн бүс зэрэг аюултай хэсгүүдийг тойрох ёстой. Илүү тэгшийн ёроолыг сонгон кабель тавих хамгийн тохиромжтой чиглэлийг тогтоов. Дараа нь кабелаа тэрвэрлэх онгоцоор кабель тавих бүс рүү зөөвөрлөнө. Онгоц дотор кабелийн том дамар бий. Том хэмжээтэй кабель тавигч онгоц хэдэн мянган километр урттай кабель очих шаардлагатай. Мөн энэ онгоц төвшөлтөд байрлал тогтоох системтэй. Онгоц урьдчилсан төлөвлөсөн чиглэлээр хөдөлж буй эсхийг баталгаажуулна. Кабелийн уцаа тавих үед далайн гүн болон гүйхэн усны кабель тавих хоёр өөр. 1000 м-с гүн далайн бүсэд кабель тавих нь харьцангуй хэлбэр. Шууд далайн ёроолд байрлуулна. Харин 1000 м-с гүйхэн усанд кабель тавих тиймч амархан биш. Учир нь гүйхэн усанд кабель гэмтэх олон төрлийн эрсдэлтэй. Жишээ нь далайн доорх кабель 70%-аас илүү зав сангарын тор эсвэл зангуунаас болж эвдэрдэг. Хүн авраг загснууд технологи сарангийн дахиад мэдэрч кабелийг хадгалах тохиолдол гардаг. Бас гүйхэн усанд далайн уртаа хүчтэй байдаг тул кабелийг хөдөлгөж эсвэл таслах аюултай бөгөөд мөн засвар хийхэд маш хэцүү. Учир нь гэмтлэг яг тодорхой байршлыг олж мэдэх хэцүү. Тиймээс далайн доорх кабель олон давхар хамгаалалттай байдаг. Тэдгээр далайн доорх кабель их бүдүүн харагддагч тусгар нь мэдээлэл дамжуулдаг хэсэг нь үснээс нарийнхан хэдхэн ширхэг буцал байдаг. Мөн кабель тавигч усан онгоц механик газар хуугч ашиглан суугахж кабелийн ёроолд 1-3 м гүн болж байгалийн чамаар боловсруулдаг. Сүүлд нь эрэг орчмын хэсгийг далайн доорх кабелийн хуурай газар станцтай холбож хүчний холболтыг бий болгодог. Энэ далайн доорх кабелүүдийн ачаар дэлхийн хааж байгаа мэдээллийг хүлээн дамжуулж хуваалцах чаддаг болсон. Энэ нь дэлхийг нэг тосгон болгож байна.